Тэгэхээр өнөөдөр гэмтэл сог судлалын үндэсний төвийн ариутгахлын тасаг маань одоо 100% шинжлэгдэж одоо олон улсын шаардлага хангасан энэ тоног төхөөрөмжүүд дээр хангаглалаа л да. Ингэхээр ерөнхийдөө бас нэгдүгээр энэ ариутгахлын тасгийн хүчин чадал нь нэмэгдэж байгаа. Өмнөх одоо явагдаж исэн ариутгахлын хүчин чадлаас 3 дахин илүү хурдан хугацаанд илүү тийм ачааллах чадвартай болж байгаа гэсэн. Хоёрдугаар энэ ариутгахлын тасагт өмнө нь гэмтэл сог судлалын үндэсний төвд байгаагүй юм ариутгахлын тоног төхөөрөмжүүд нэмж суйрлагдаж байгаа. Тэрний юу гэхээр өмнө одоо ингээд дурангийн мэсэл хийдэг, одоо юм дулаанаар өндөр хэмжээний дулаанаар ариутгахдаг байсан, ийм ариутгаж болдгоо байсан энэ багшнуудыг өмнө бас гадагшаа явуулж өөр эмнэлэгт очиж ариутгахдаг ийм талууд байсан. Энэ одоо ялангуяа дурангийн мэслүүдийн үед бол одоо ийм шаардлага их байдаг. Тэгэхээр энийг маань одоо үндэсний төв маань өөрсдөө энэ чинь ариутгах боломжтой ийм болж байна гэдэг маань цаашдаа ер нь дэлхийн нийтийн чиг хандлагын чиглэж байгаа энэ дурангийн мэслүүдийг өшөө их өргөжүүлэх, хөгжүүлэх ийм боломжууд давхар нэмэгдэж байна. За тэгээд шаардлагатай тохиолдолд одоо хийгдэх мэслийнхаа тоог 2-3 дахин нэмэгдүүлэх ийм боломж бүрдсэн ийм томоохон төсөл маань өнөөдөр ашиглалтанд ороод нээлттэй хийж байгаад одоо их түлэх баяртай байна. Good morning to everyone. Very pleased to be here. Би өнөөдөр энэ гэмтлийн согог үндэсний гэмтэл дээр нэгдэж байгаа ариутгуулгүйжүүлэлтийн тасгийг нээж байгаадаа маш их баяртай байна. Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжлийн банкыг төлөөлж ирэхдээ бид нар нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 14 нэн яаралтай болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинжилж байгаа. Эдгээр шинжилэлүүдийг хийснээр хүчин чадлыг нь 3 дахин нэмж байгаа гэж бид итгэж байгаа. Эрүүл мэндийн үйлчлэгээ болон хөгжлийн 5 дугаар төслийн хүрээнд эдгээр энэ тасгийг бол шинжилж байгаа. Нийт бол ерөнхийдөө цус болон цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал болон микробиологийн бас аюулгүй байдлыг хангах үүднээс ер нь бол альва энэ disinfection буюу халдваргүйжүүлэлтийг хийх шаардлагатай гэж үзэж байгаа энэ өргөн хүрээний хүрээнд бид нар энэ гэмтэл соггийн үндэсний төвийн халдваргүйжүүлэлтийн тасгийг шинжилж байгаа. За юу хэлсэн ер нь бол энэ нөгөө нэг Азийн хөгжлийн банкыг төлөөлж ирэхдээ бид нар бол өмнө нь бас гэмтэл согог үндэсний төвтэй ярьсан. Харамсалтай нь ер нь бол Монгол улс дахь осол болон ямар гэмтлийн тоо бүх талаараа нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдэж байгаа орчинд бол халдваргүйжүүлэлтийг хийх нь нэн шаардлагатай. Бид нар нүдээ олсон төслийг бас санхүүжүүлж чадсандаа бол маш их баяртай байгаа. За тэгэхээр өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гэмтэл сог судлалын үндэсний төвдөр одоо ариутгал халдвар төлөвийн нэгдсэн тасгийн маань засвар, за тоног төхөөрөмжийн шинжилтийн одоо нээлтийн үйл ажиллагаа болж байна. За нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 461 сая төгрөгийн засвар үйлчилгээ, за 830 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг бүтэхэн өнөөдөр хүлээж аваад байж байна. За тоног төхөөрөмжийн хувьд бол яг хамгийн сүүлийн үеийн ариутгал халдвар төлөвийн тоног төхөөрөмж байгаа. За манай гэмтэл сог судлалын үндэсний төвийн хэвтийн чөлөөчдийн нийт 80-85% нь бол эс заслын имчилгээ хийгддэг. Тэгэхээр имчилгээ үйлчилгээний тусламжийн хамгийн чухал зүйл бол ариутгал халдваргүй төлөвийн асуудал байдаг. Тэгэхээр яг орчин үеийн одоо плазма ариутгагч болон тэтягаан туяаны ариутгагч зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Азийн хөгжлийн банкны Монгол суурин зэрэгчийн газрын нийгмийн салбарыг хариуцсан одоо өнөөдөр манай гэмтэл сог судлалын үндэсний төв дээр ариутгахлын нэгдсэн засварын одоо Азийн хөгжлийн банк маань одоо хийгдсэн. За өнгөрсөн хугацаанд бас нэлээд олон эмнэлэгчдийн бүхэн бас одоо энэ Азийн хөгжлийн банкны 5 төслийн хүрээнд бас 7 аймгийн нэгдсэн ариутгахлын тасаг гэдэг маань одоо ямар чухал гэдгийг та бүхэн мэдж байгаа. Одоо
사서 결정. 그렇죠. Ben. Community canım hafta artık uçuyor masayı sen За чи өнөөдөр би харагдахгүй. Би одоо гимтгээр явж штэ. цэвэр. Яг цаашаа цэвэрмэн цаашаа цэврийн өрөөгөө бичиж байгаа. Тэрийг хаалгад энэ хавтад Мөнхийн болсон гэдэг тэр кафе байсан. Энэ тушаа 그저 남진다가. Thank you.